мэдээллийн хөтөлбөр тодруулах булангаар үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн зөвлөх авахлантай ярилцлагад бэлэн болоод байна. Тэгэхээр COP17 олон улсын хурлд утгагүй Монгол улсад болох гэж байгаа. За үүнтэй холбоотойс үндэсний ногоон лаб гэдэг платформыг нээж байгаа. Энэ платформын онцлог юу юм? За дээрэс нь энэ платформ ямар одоо бизнес боломжийг бизнес эрхлэгчдэд олгох вэ? За үндэсний ногоон лаб Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын санаачлагаар байгуулагдаад 2 сард дийлтэй хэлсэн. За энд ажлын албыг нь бол байгалийн өв сан болон Монголын бизнесийн зөвлөл хамтран хэрэгжүүлж байгаа. За ногоон лабын үндсэн гол зорилго нь бол одоо хөрөнгө оруулагчид болон энэ төсөл хэрэгжүүлэгчдийн хооронд гүр болон ажиллах ийм зорилготой байгаа. Тэгэхээр гадны одоо хөрөнгө оруулагчдад илүү ногоон санхүүжилт, ногоон зээл олгох маш их одоо илүү түлхүү ногоон санхүүжилт илүү олгодог болсон байна те. Нэг бол ногоон байгаль орчинд ээлтэй, нөгөө бол одоо нийгмийн нөлөөллийг нь илүү хардаг болсон байна. Одоо жишээлбэл эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчид гэдэг юм уу те. Энэ чиглэлийн санхүүжилт бол гадны санхүүжилт их байгаад байна. За мөн дотоодын арилжааны банкуд маань ч гэсэн энэ ногоон санхүүжилтийн багцаа их өндөр болгосон. 2021 онд Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор доктортой санхүүгийн одоо хилцүүлгээр бол арилжааны банкуд 2030 он гэхэд нийт зээлийнхэн багцын 10% ногоон болгоно гэсэн одоо энэ үүрэг амлалтуудыг авсан. Одоо өнөөдрийн байдлаар бол нийт арилжааны банкуудын зээлийн багц нь 5% ногоон одоо санхүүжилт 5% хүрсэн байна. Тэгэхээр бол яг одоо арилжааны банкуд дээр 1.8 тэрбум долларын одоо их усүрийг ногоон их усүрийг бол бүрдүүлээд байна. Тэгэхээр дотоод болон гадаад санхүүжилт энэ ногоон байгаль орчинд ээлтэй байх юм бол маш их боломжууд байгаад байна. Гэтэл нөгөө талд нь одоо сайн байгаль орчинд ээлтэй, сайн санаачлагтай ийм төслүүд, байгууллагууд хэдийгээр байдаг боловч яг энэ арилжааны банкуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн төслүүд бол хангалттай биш байна те. Тэгэхээр бол энэ үндэсний ногоон лаб нь энэ санал санаачлагуудыг төслийн хэмжээнд байгаа бийг илүү одоо арилжааны банкуудын хэрэгцээ шаардлагад нийцэх хүртэл нь сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх гэдэг байгаа гэсэн үг. Жишээлх юм бол одоо санхүүгийн модель нь хэрэг тутмаг байх юм бол тэрэн дээр нь дэмжлэг үзүүлэх. Эсвэл байгаль орчин дээлтэй гэж байгаа бол байгаль орчны үнэлгээг нь хийхэд нь дэмжлэг үзүүлэх гэдэг юм уу те. Үгүй бол одоо бусад байгууллагуудтай хамтарч өгөх бол тэр нь уялдаа холбоог нь хангаж өгөх гэх мэтчлэнгээр төслийнхэн санаачлагыг илүү сайжруулах юм зорилготой. Тэгээд COP17 маань энэ 8 сард зохион байгуулагдах чаа. Тэгэхээр энэ үед үндэсний ногоон лаб тусгай арга хэмжээ хийгээд тэр тусгай арга хэмжээнийхээ үеэр энэ сонгон шалгаруулаад сайжруулсан төслүүдийг нь танилцуулах ийм үндсэн зорилготой платформ байгаа. Тэгэхээр 2026 он мөн Монгол улсын санаачлагаар нэгдсэн үндэсний ерөнхий ассамбле бол 2026 онд бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгон зарласан. Тэгэхээр одоо энэ бид нар одоо яг энэ байгаль орчны чиглэлд бол Монгол улсын манлайлалын ажилтан байна. Доктортой хөгжлийн зорилтуудад нийцж одоо энэ цөлчтөд тэмцэхэд гэдэг юм уу те. Энэ чиглэлээр манлайлалын ажилтан байна гэдэг энэ мессежийг бас олон улсуудыг хүргэж байгаа одоо ийм онцгой бас жил болж байгаа. За энэ төслийн сонгон шалгаруулалт маань бол 4-р сарын 20-нд хүртэл сонгон шалгаруулалт нь явна. Тэгэхээр National Green Lab CIG.org гэсэн вебсайтаар одоо санаачлах одоо байгаль орчин дээлтэй санаачлагууд төслүүдээ энэ вебсайтаар 4 сарын 20 хүртэл одоо нээлттэй сонгон шалгаруулалт өгөх боломжтой байгаа. Төслүүдэд ер нь ямар шаардлага тавьж байгаа вэ? Түрүү хэлж арилжааны банкуд дээр ингээ ногоон зээлийг нэмэгдүүлэх гэдэг ч банкны шалгуурд авч чадахгүй байх гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо дэмжлэг үзүүлэх төслүүд дээр салбарын хувьд ч юм уу хөрөнгө оруулалтын хувьд ер нь ямар шаардлага тавьж цааш нь энэ төслийг явуулахаар ер нь дэмжлэг үзүүлэх вэ? За ерөнхийдөө бол яг энэ цөлчтөд тэмцэхэд бол багц арга хэмжээ авах шаардлагатай байдаг. За хамгийн нэгдүгээрт нь гэвэл одоо чухал экосистемыг хамгаалах, за нөгөөх нь байгалийн одоо нөөцийг зохистой ашиглах, за бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэх, ингээд одоо доройтсон газрыг нөхөн сэргээх гэдэг ийм цогц арга хэмжээ авч иж бол бид нар хамтдаа одоо цөлчтийн эсрэг тэмцэж чадна. За нөгөө төгөр бол энэ платформ маань бол
одоо санаачлага платформ гэж явж байгаа. Тэгэхээр эдгээр оролцогч талууд бүгдээрээ сайн дурын үндсэн дээр тэгэхээр ямар ч үн төлбөргүйгээр энэ төслүүдийг сайжруулахад нь дэмжлэг үзүүлж туслана гэж байгаа. Тэгэхээр энэ шалгуур үзүүлэлт нь бол бид нар одоо тоогоор шалгуур үзүүлэлттэй бол үнэлж байгаа. За хамгийн нэгдүгüүрт нь бид байгаль орчны бодит хэмжигдэхүй зөв нөлөө буюу одоо төсөл эхлэхэд ямар байсан, төсөл дуусаад одоо ямар хөө болох юм бэ гэдгээ хэмжигдэхүй байх юм бол сайн. За нөгөө төгөөр энэ санхүүгийн доктортой байдал буюу bankable, scalable гэж яриад байгаа тийм bankable буюу одоо доктортойгоор өөрийгөө авч яваад бизнесийн модель болох тийм мөн одоо цаашдаа өргөжин тэлэх боломжтой ийм төслүүд гэж байгаа. Нөгөө төгөөр бас төслийн бэлэн байдал судалгаа туршилт те одоо түншүүдтэй одоо бусад байгууллагуудтай ямархуу байдлаар хамтарч ажиллахын за мөн одоо тухайн багийнхэн туршлага бас дээрэс нь шинэлэг юу н онцлог энэ юу н инновацлог энэ технологийн ямар шийдлүүдийг бас өгж байгаа гэсэн иймэрхүү юмуд байгаа. Гэхдээ яг инновацлог гэхэлэр заавалчгүй технологи гэдэг байгаа биш те яг энэ бэлчээр ийм менежменттэй холбоотой зөвлөлттэй холбоотой ийм төслүүд өмнө хэрэгжүүлж ирсэн бол тэр нь одоо өмнөх төслүүдээс юугаараа илүү шинэлэг онцгой юм гэдэг. Ийм байдлаар одоо оноо өгөөд яг тусгай дотоодын болон гадны экспертүүд энэхүү одоо хүлээж авсан төслүүдээ сонгон шал оруулаад авах байгаа. За баярлалаа тийм за. Үзэгчдээ өнөөдөр мэдээллийн хөтөлбөр та бүхэнд тодруулга болонгаа хүргэлээ. Хөтөлбөр үргэлжилж байна.